Та яг одоо илүү уруу суугийг хүлээ авч сонсож байна. Сонсогч та бүхэндээ сувгтаа тавтай морилно уу гэж хэлье. Өнөөдрийн дугаараараа Америкийн зохиолч, илтгэгч, хуульч Мел Робинс гэх гайхамшигтай эмэгтэй танд урам зориг өгөх сэтгэл зүйн лекцийг орчуулан хүрэхэд бэлэн болоод байна. Та Мел Робинсын талаар илүү ихийг мэдхийг хүсвэл би description box хэсэгт мэдээлэл оруулсан байгаа. За ингээд энэ лекцийн дунд no contact гэх англи үг үе орж ирж болно. За энэ үгийг та харилцаа холбоогүй байх, холбоогоо таслах гэсэн утгаар ойлгоод яваарай. За ингээд эхэлцгээе. Харилцаа холбоогоо таслах. No contact бол хүчтэй арга. Гэхдээ дангаараа хангалтгүй. Хэрвээ чи X-ийг чамааг мэдрээсэ, чамааг мартаж чадахгүй байгаасаа гэж хүсвэл no contact-аас цааш ахих хэрэгтэй. Энд нэг зүйлийг тодруулъя. Энэ бол X-тэйгээ буцаж нийлэх тухай биш. Энэ бол өөрийгөө дараагийн төвшөнд гаргах тухай юм. Тэр чамааг мартахыг хүссэн ч мартаж чадахгүй тийм төвшөнд. Яг юу гэсэн үг вэ гэдгийг одоо тайлбарлая. Учир нь өнөөдрөөс эхлээд чи зүгээр л харилцаанд тохиромжгүй хүн байхаа болно. Чи мартагдашгүй хүн болно. No contact бол барай биш. Энэ бол эхлэл юм. Хэн нэгэн чамаас салж, чиний хил хязгаарыг үл хүндэтгэж, эсвэл чамааг хүртэх ёстойгоор чинь хайрлаж чадаагүй үед ихэнх хүмүүсийн хилдэг нэг зөвлөгөө бий. Холбоогоо шууд тасал гэж. Тийм ээ, энэ зөвлөгөө үр дүнтэй ажилдаг. Гэхдээ энэ нь хэн нэгнийг хянах эсвэл сэтгэл зүйн тоглолт хийх арга биш юм. Харин сэтгэл хөдлөлийн эмх замбраагүй мөчлөгийг зогсоож, чамд амьсгаа авах, өөрийгөө эргэн харах орон зайг өгдөг юм. Гэхдээ энд нэг зүйл бий. Ихэнх хүмүүсийн ойлгодоггүй алддаг хэсэг. Тэгэхээр дараагийн алхам юу вэ? Яг эндээс л жинхэнэ өөрчлөлт эхэлнэ. Ихэнх хүмүүс ингэж боддог. Утасны дугаарыг нь устгаад, сошиал медиаг нь блоклоод л боллоо гэж. Чимээгүй no contact болчихвол яллаа гэж. Гэхдээ үнэндээ энэ хангалттай биш. No contact бол өшөө авах стратеги биш. Энэ бол өөрийн сэтгэлийг ангаах хил хязгаар. Харин чи тэндээ гацчихвал ямар байдалтай үлдэх вэ? Шархалсан зүрхтэй, чимээгүй байдалтай. Тэр чамааг анзаарч хараасаа гэж дотроо битүүхэн хүлээсээр байдаг. Энэ бол хүч биш. Энэ бол аль хэдийн явсан, чиний төлөө гарч ирэх хүсэлгүйгээ харуулсан хүнтэй сэтгэл зүйн хувьд одоо ч уягдмал хിവэр байгаа байдал юм. Харьцахгүй болчихвол яллаа гэж. Жинхэнэ ажил эндээс л эхэлнэ. Чамд түүний мессеж хэрэггүй. Чамд түүний анхаарал хэрэггүй. Чиний хийх ёстой зүйл бол өөртөөгөө хангалттай чимээгүй сууж, чамааг яагаад үнэлдэггүй хүнд өөрийгөө ингэтлээ өгсөн юм бэ гэдгээ үннээр нь олж харах явдал юм. Энэ бол чимээгүй байхаас хамаагүй их хүчийг чамаас шаардна. No contact чамааг хамгаалж чадна. Гэхдээ зүрх сэтгэлээ ангаахгүй бол энэ хамгаалалт шорон болж хувирдаг. Чимээгүй, ганцаардмал, дотоод сэтгэлээ нээж чадахгүй шорон. Чи ингэж амьдрах ёстой хүн биш. Чи илүү ихийг хүртэх ёстой. Чи өсөж дэвших эрхтэй. Чи тодорхой байдлыг мэдэх эрхтэй. Чи өөрийгөө байгаагаар нь хүлээн авч, өөрийн хүчийг мэдрэх эрхтэй хүн. Чамааг шархлуулсан хүний баталгааг хүлээлгүйгээр, тийм ээ, no contact. Энэ бол эхний алхам. Энэ чамд орон зайг өгдөг, энэ чамд амсхийг хугацааг өгдөг. Гэхдээ тоглоомыг өөрчилдөг зүйл нь no contact-ыг чи яаж ашиглах вэ гэдэг юм. Үүнийг ашигла. Ямар дадал, ямар хэм маяг чамааг өөрийн хайраа, чамааг хайрлах чадваргүй хүнд өгчихсөн юм бэ гэдгээ олж хар. Өөрөөсөө ингэж асуу. Би түүнийг хайрлаж байсан уу? Эсвэл түүнд хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн үү? Би хайрлахын төлөө энэ харилцаанд үлдсээр байсан уу? Эсвэл намайг сонгоосоо гэсэн горилгын төлөө харилцаанд байсан уу гэж. Энэ асуултыг өөрөөсөө асуух амархан биш. Гэхдээ яг энэ асуулт л чамааг гацчихсан байсан сэтгэл гутралын мөчөлгөөс гаргаж чадна. Олон хүн үнэнтэй нүүр тулахаас зайлсхийдэг. Чиний нэг хэсэг чамааг орхин явсныг тэр анзаараасаа гэж хүссэн. Чимээгүй байдал чинь чиний эзгүйг түүнд мэдрүүлж, тэр чамааг санаж, өөрчлөгдөж, эргэж ирээсэ гэж чи найдсан. Энэ бол хүнлэг мэдрэмж. Гэхдээ үннийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ тэр харилцаанд байхдаа чамааг сонгоогүй бол чи чимээгүй болсноороо тэрний нүдэнд гинэт үн цэнтэй нэгэн болж харагдахгүй. Тэр өөрийн замаараа явж өсөх ёстой. Харин чи түүнийг буцаж ирэхийг хүлээлгүй өөрийн амьдралаараа амьдарч өсөх ёстой. Эндээс чи түүнгүүгээр өөрийгөө дахин нээ.
Энэ орон зай чиний хүсч мөрөөддөг амьдралыг бүтээж эхлэх газар байг. Зүгээр л тэсч үлдэхийн төлөө амьдрч байсан тэр амьдрал биш. Энэ бол хэн нэгнийг шийтгэх тухай биш. Энэ бол өөрийгөө чөлөөлөх тухай юм. Учир нь жинхэнэ бариа тэр чам руу мессеж бичих мөч биш. Жинхэнэ бариа бол тэр мессеж бичсэн ч бичээгүйч чамд хамаагүй болох тэр мөч юм. Чи түүнийг биш, өөрийн амар амгалангаа сонгох үед, чи түүний хойноос гүйх биш, илүү хүчтэй болох үед, хил хязгаараа тогтоож сурсан үед нэг зүйлийг ойлгох болно. Холдож явсан чинь тэрэнд анзаарагдах гэж биш, харин чи өөрийгөө анзаарч эхэлсэн тэр мөч байсан юм. Энэ л no contact-аас цааш гарах жинхэнэ утга. Чамд зүгээр л орхих нь хангалтгүй. Харин чи өөрийнхөө хүчийг буцаан авах хэрэгтэй. Яг энэ л энэ зөвлөгөөний гол цөм юм. Хин нэгэн чиний итгэлийг даагаагүй, чиний үн цэнийг үл хүндэтгэж, эсвэл чамааг хангалтгүй гэж мэдрүүлчихэд харилцаанаас гарч явах үед холбоогоо таслах нь чамд өөрийгөө хамгаалж буй мэд санагдаж магадгүй. Гэхдээ яг үнэндээ чиний хүсэж байгаа зүйл бол no contact биш. Энэ бол сэргээн босголт. Алдсан хяналт, өөртөө итгэх итгэл, тодорхой байдлаа эргүүлэн олж авах ёстой. Чамайг хайрлаж чадаагүй, эсвэл хайрлахыг хүсээгүй хүний төлөө төвчж явсаар чи өөрийгөө алдсан байдаг. Харин одоо өөрийгөө эргүүлэн авах цаг юм. Чи өөртөө итгэх итгэл, чиний хүч чадал нэг өдөр л алга болдог юм биш. Тэр энэ бүхнийг чинь чамаас баг багаар үл анзаарагдан байдлаар авсаар байсан юм. Тэрний токсик занг хүлээн зөвшөөрч, чамайг доромжилж байсан ч чи уучлсаар, тайван байхын тулд хүлцэж, өөрийгөө алдаж байсан тэр мөч бүрт тэр улам өөртөө итгэлтэй болж байсан бол харин чи улам жижигэрч байсан юм. Харин одоо чи зүгээр л түүнээс явж байгаа биш. Чи өөрийгөө буцаан авахыг хичээж байна. No contact орон зай үүсгэж чадна. Гэхдээ энэ нь чиний алдсан бүхнийг эргүүлэн авчирч өгдөггүй. Зорилгогүй no contact нь итгэхгүй байдал болж хувирч болно. Тэр чамайг анзаарч хараасай гэж хүлээх. Тэрнийг өөрчлөгдөхийг хүлээх. Магадгүй хизээч ирэхгүй хүнийг хүлээх хэлбэр болдог. Энэ бол жинхэнэ хүч биш. Энэ бол чиний энерги хэн нэгэнд өгсөөр байгаагийн шинж. Чи түүнийг засарч, тайлбар хийж, уучлалт гуйгаад эргэж ирнэ гэж хүлээхэ болсон тэр мөчөд чи өөрийн хүчээ эргүүлэн авдаг юм. Энэ шилжилтээс л бүх зүйл эхэлдэг. Жинхэнэ хүч нь уур, хяналт, өшөө авалт биш. Жинхэнэ хүч гэдэг нь чимээгүй, бат бөх, аюулгүй байдаг. Энэ бол өглөөс ирээд чи өөрийн үн цэнийг мэдрэхэд чамд түүний баталгаа хэрэггүй гэдгийг ойлгох үе. Энэ бол түүний оролцооноос илүү өөрийнхөө амар амгалан тайван байдлыг эрхэмлэх сонголт. Энэ бол амьдралд чинь түр зуур орж ирээд гарсан хүнийг санаж байсан ч өөрийн стандартаа зөөлрүүлэхгүй байх эрхтэй гэдгээ мэдэх явдал. Чи хэн нэгнийг санаж болно. Гэхдээ түүнийг амьдралдаа эргүүлэн оруулахгүй байж болно. Чи хэн нэгнийг хайрлаж болно. Гэхдээ өөрийгөө сонгох шийдвэртээ үнэнч байж болно. Энэ л хүч юм. Яг үүний төлөө чи тэмцэж байна. Чамд холбоогоо таслах нь хангалттай биш. Энэ нь айдас, түгшүүр, эмх замбраагүй бодлуудаас салж, сэтгэл зүрхээ цэвэрлэх, ангаах зорилготой юм. Энэ орон зай чамд ямар нэгэн зүйл буруу байна гэдгийг өмнө нь мэдэрч байсан ч үл тоож байсан дотоод дуу хоолойгоо сонсож ойлгоход туслана. Хүч гэдэг нь өөрийн зүн совиндоо итгэж өөрийгөө хүндлэхээс эхэлдэг юм. Дотоод дуу хоолой чинь тэр чамайг байгаагаар чинь биш, зөвхөн өөрт нь ашигтай болохоор л хайрлаж байсан гэж хэлсэн. Мөн чи үүнээс илүү сайныг хүртэх үн цэнтэй хүн гэж шивнсэн. Чиний зүрх үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйч no contact нь энэ үннийг ойлгох орон зайг бий болгодог. Одоо чи гол дүрдээ орж энэ орон зайг өөрийгөө дахин босгож хүчээ нэмэгдүүлэх дадлуудаар дүүргэх цаг нь ирсэн. Эхлээд үндсэн зүйлсээс эхэл. Өөртөөгөө хэрхэн ярих, тархиа юугаар хооллох, өөрийгөө хинээр хүрээлүүлэх, юуг твчих, хайр, үнцэн, өөрийн чадах зүйлсийн талаар юу гэж бодох вэ? Энэ бүхэн зүгээр нэг чимэглэл биш. Эдгээр нь чиний хүчээ дахин босгох, тоосох цемент юм. Одоо өөрийгөө сул дороогоор мэдэрч байвал санаа зовох хэрэггүй. Үе уйлах, түүнтэй холбоо барихыг хүсэх, үхэж буй мэт мэдрэмж төрөх нь хүнд байдаг шинж чанарууд. Энэ нь чи хүчгүй болсон гэсэн үг биш. Гэхдээ чи утсаа авч тэрнлүү мессеж бичгийн оронд сэтгэл доторхоо уудалж тэмдэглэл хөтлөх хэрэгтэй.
Уйлахыг хүсвэл уйлж, гүнзгий амьсгал авч энэ бүхнийг даван туулах хэрэгтэй. Сэтгэл зүйн гэмтлээс өөрийгөө чөлөөлөх гэдэг нь би зүгээр, миний сэтгэл санаа зүгээр гэж дүр эсгэх тухай биш. Энэ процесс нь сэтгэл зүйн гэмтэл, үл эдгэрсэн гэмтэлтэй хэсгүүдийг сэргээж, эдгээхэд чиглэсэн бөгөөд хуучин эмзэг нөхцөл рүүгээ эргэж очихгүй байх, өөрийгөө хамгаалах, ухамсарлах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн юм. Учир нь энэ хувилбар харилцаа холбоогүй байдал, шархалсан зүрх, өөрийгөө үл хайхрах байдлаас өсөж буй хувилбар юм. Яг одоо чи хуучнаасаа илүү хүчрхэг, ухаалаг, чадварлаг болж байна. Жинхэнэ glow up бол зөвхөн бие мах бодийнх биш, тархины сэтгэл зүйн өөрчлөлт юм. Хүмүүс сэтгэл зүйн гэмтлээ идгээж хин нэгнийг алдсан талаарх мэдрэмжээ боловсруулах явцад ихэвчлэн дотоод туршлагаа ойлгох, зохицуулахын оронд гадаад төрхөө өөрчлөх замаар асуудлыг шийдэхийг эрмэлздэг. Шинэ үсний засалт, шинэ хувцас, фитнес, сошиал медиад хэрхэн харагдах гэх мэт. Мэдээж сайхан харагдах нь сайхан мэдрэмж өгдөг. Өөрчлөлтөнд хүч бий. Гэхдээ нэг үннийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ бодлоо цэгцэлж, сэтгэлээ ангаагаагүй бол гадаа төрхөө өөрчлөх нь ямар ч ач холбогдолгүй. Жингээ хасч стилээ өөрчилж болно. Гэхдээ өөртөө итгэх итгэл чинь тэр чамааг анзаарах хэсгээс хамааралтай байвал чи одоо ч түүний анхаарлыг татахын тулд амьдарч байна гэсэн үг юм. Хамгийн мартагдашгүй хувилбар бол чи түүнээс хамааралтай байх ёсгүй. Энэ бүхний эцэст жинхэнэ өөрийгөө олж авах хувилбар юм. Дотоодосоо эхлэн өөрийгөө дахин олж байгаа хувилбар гэсэн үг. Өвдөлтөөсөө зугтаж биш, харин өвдөлттэйгөө нүүр тулж, даван туулж байгаа хувилбар. Хэрвээ чи өөрийн үн цэнийг бусдын үзэл бодлоос гадна ойлгож эхэлвэл, хэн үлдэж хэн явснаар өөрийгөө дүгнэхээ болвол чи яг тэр мөчөөс эхлэн жинхнээсээ гэрэлтэж эхэлдэг. Сэтгэл зүйн glow up гэдэг нь өмнөх хэв маяг, сөрөг зуршлуудаасаа илүү амар амгалан сонгох. Сэтгэл зүйн хувьд чамааг хайрладаггүй хүнээс хайр гуйх зуршлыг эвдэх юм. Учир нь чи сэтгэлдээ нөхцөл болзолгүйгээр хайрлуулахыг хүсдэг байсан. Энэ нь мөн чамааг дахин хор хүнөлт мөчлөгт татан оруулдаг өдөөгчийг таньж реакц үзүүлэхийн оронд зогсож сурах юм. Энэ бол өөртөө шинэ програм бичих тухай. Би яагаад хангалтгүй байсан бэ гэсэн бодлоос би хангалттай байсан. Харин тэр бэлэн байсангүй гэдэг ойлголт руу шилжих. Энэ шилжилт бүх зүйлийг өөрчилдөг. Учир нь чиний дотоод ертөнц өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө буруутгасан хിവэр байвал гадаад төрхөө хичнээн өөрчлөлөөгөөд чамааг бүтэн болгохгүй. Тэр чамааг санаасаа гэж хүсдэг. Гэхдээ чи энэ харилцааны сэтгэл хөдлөлийн сорилтыг ухамсартайгаар, өөрийн шийдвэр, хэл хязгаар, энергиэр зохицуулж ангаах ёстой. Ийм төрлийн ангаалт чангаар хашгирдаггүй. Зүгээр л чамааг өдөөгчдөд хариу өгөхгүй байх үед, утсаа үе шалгаж түүнээс мессеж ирэхийг хүлээхээ болсон үед, өшөө авах хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон үед илэрдэг юм. Учир нь үүнээс чухал зүйл бол өөрийгөө эцэст нь хүндэтгэж сурсан хувилбар болох явдал юм. Чи мартагдшгүй эмэгтэй байхын тулд илүү чанга, илүү хөөрхөн, илүү хэцүү байх шаардлагагүй. Өөрийн үн цэнийг алдаж болохгүй гэдгээ ойлгосон цагт л чи үнэхээр мартагдшгүй эмэгтэй болдог юм. Тайван, дотоод тэнцвэрээ олсон, өөртөө итгэлтэй хүн аясаараа бусдыг татдаг. Тэр хүн ямар нэгэн зүйлийг батлах гэж оролдохгүй. Тэр өөрийн өсөлт, зорилго, амьдралдаа төвлөрдөг. Ийм төлөвл хүмүүс чамааг санахад хүргэдэг. Тэр чамаас явснаар биш. Чи илүү сайн, ухаалаг, тайван хувилбартаа эргэж ирсэн учраас юм. Ийм хувилбартаа ороход бүх зүйл нэг өдрийн дотор болчихгүй. Энэ нь чимээгүй мөчүүдэл, сөрөг сэтгэл хөдлөлийн оронд өөрийн өсөлтийг сонгож байгаа үед тохиолддог. Өөрийгөө өөрчлөхийг хүсч хит удаан байсан өөрийгөө уучлж, хизээч дахиж өөрийгөө хаяхгүй шүү гэсэн амлалт хамгийн чухал алхам юм. Энэ нь тэрэнд сэтгэгдэл төрүүлэх тухай биш. Энэ нь чи өөртөө сэтгэгдэл төрүүлэх тухай. Эцэст нь чи энэ амьдралд өөртөө итгэлтэй, шантрахгүйгээр алхаж чаддаг эмэгтэй болно. Өөрийн зүн совинд эргэлздэггүй, эрх чөлөөт, хайр гуйдаггүй, амар тайвнаа алдахгүйгээр хэн нэгнийг үлдээх гэж өөрийгөө золиослдоггүй эмэгтэй байх болно. Тэр эмэгтэй дотроосоо гэрэлтдэг. Чамааг өөрчлөгсөн тэр үед тэр мэдрэх болно. Гэхдээ чи өөрийгөө харуулахыг хүссэн учраас биш. Харанхуйг даван туулж бий болгосон чиний дотоод гэрэл тэдний анхаарлыг өөрийн эрэхгүй татдаг юм.
түүнийг хүлээхээ боль. Харин оюун санаагаа яаж мартагдашгүй эмэгтэй болох вэ гэдэгт чиглүүл. Энэ шилжилтэл бүх зүйлийг өөрчилдөг. Учир нь хүлээлт бол идэвхгүй зүйл. Энэ нь чиний ангаалтыг өөр хүний гарт үлдээдэг. Чиний хувь тавилан бусдын гарт байна гэсэн үг юм. Тэр эргэж ирвэл, тэр уучлалт гуйвал, тэр чиний үн цэнийг хүлээн зөвшөөрөх хүртэл чи хүлээлт донд гатсан хിവэрээ үлддэг. Гэхдээ чиний үн цэн бусад хүн чамайг хэрхэн харж, хэрхэн хандаж байгаагаар тодорхойлогддоггүй юм. Зүрх сэтгэлээ ангаахын тулд чамд шарх өгсөн хүнээс заавал ямар нэгэн тайлбар, уучлал, хариулт авах шаардлагагүй. Тэр мөч ирэхэд чи энерги ингэж шилжүүлнэ. Өмнө нь би түүнийг намайг алдснаа ойлгосоо гэж найдаж байсан. Харин одоо би өөрийгөө бараг мартах шахсан тэр үе рүүгээ эргэн ирж байна гэж. Энэ мөчөөс л чи амьдралаа эргүүлэн авч эхэлнэ. Яг бодит үнэн гэж юу вэ? Чамайг хайрлаж чадаагүй хүмүүс үргэлж чиний эзгүйг мэдэрнэ. Гэхдээ энэ нь чиний оршихуйг өмнөлж байна гэсэн үг биш. Энэ ойлголтод хүр. Тэр холбоогоо тасалсан ч өөрчлөгдөөгүй байж болно. Тэр чамайг санаж байгаа ч чамд тохирох хайрыг өгөх чадвартай нэгэн биш. Тиймээс мартагдашгүй болох нь тэрний төлөө биш. Энэ бол өөрийнхөө төлөө юм. Учир нь чи өөрийгөө хайж түүнд нийцхийн төлөө зүдэрсэн. Учир нь чи өөрийгөө батлах гэж ядрахаас залхсан. Чиний үн цэнийг тэр хүн ойлгож хараасай гэж чи амьдрахаас эцэст нь залхсан. Тэр чамайг бодсноор чи мартагдашгүй болдоггүй. Харин чи өөрийнхөө бодлыг харж өөрийгөө ойлгоснороо мартагдашгүй эмэгтэй болдог юм. Олон асуултууд толгойд чинь эргэлдэнэ. Би яах ёстой байсан бол? Би юуг буруу хийсэн бол гэсэн тасралтгүй эргэлдэх бодлоос чи гарч чадсан үедээ чи амар амгалан зоригтой газраас амьдралаа дахин босгож эхлэхдээ мартагдашгүй эмэгтэй болдог юм. Энэ юу гэсэн үг вэ? Өглөөс ирээд чи энэ шийдвэрийг гарга. Би одоо эргэлзээтэй, намайг үл тоомсорлсон, зөвхөн өөрт нь хэрэгтэй үед л надтай холбоо барьдаг хүнд сэтгэл зүйн хувьд нээлттэй байхаа болсон гэж. Чи өөрийгөө бусдад тайлбарлах албагүй. Чи өөрийн үн цэнийг зарлагч хэрэггүй. Чи өөрийн амьдралаараа амьдрч харуулна. Тэр ялгааг ингэж л мэдэрдэг. Одоо ихэнх хүн ярьдаггүй нэг зүйл рүү оръё. Өөрийгөө өөрчлөхийн тулд ямар нэгэн драматай зүйл хийх хэрэггүй. Чи зүгээр л зүрхээ ангаах хэрэгтэй. Жинхэнэ утгаараа чимээгүй, бүрэн гүнзгий хэмжээнд. Энергич нь бүрэн өөрчлөгдсөн тэр мөчөд чи мартагдашгүй болдог. Чи түүнд сонгогдох гэж хичээхээ болж өөрийгөө сонгож эхэлсэн үед, ганцаараа байхаасаа айхаа болж өөрийнхөө амьдралд дуртай болсон үед эндээс л жинхэнэ өөрчлөлт эхэлнэ. Чиний стандарт өсгөд чи токсик харилцааг хүлцэж твчхээ болж эхэлнэ. Анхаарал чинь гадагшаа биш дотгошоо эргэдэг. Чиний энерги өөрчлөгдсөнийг хүмүүс мэдэрдэг. Чи сэтгэл зүйн тодорхойгүй байдалд дахиж гацхаа болох үед, реакц үзүүлэхээ болох үед, найдахаа болох үед, хүлээхээ болох үед тэд үүнийг мэдэрдэг юм. Ийм амар амгалан байдалтай болоход хүмүүс чамайг энэ хүн өөрийгөө яаж өөрчилсөн бол гэж бодож эхэлнэ. Учир нь тэр чамайг жинхэнэ утгаараа урагшилсан гэдгийг бодтой бат бөх байдлаар мэдэрдэг. Хэрвээ чи уул мөрөө үлдээхийг хүсвэл ёс жудагтайгаар яв. Нэр төртөөгөөр яв. Дуйлантай биш, баттай, чимээгүй яв. Тэгээд өөрийгөө бүтээ. Оюун ухаанаа бүтээ. Өөртөө итгэх итгэлээ бүтээ. Ирээдүгээ бүтээ. Хүмүүсийн бодолд үлддэг өөрчлөлт гэдэг нь энэ. Чи тэдэнд ямар нэгэн юм хийсэндээ биш, тэдэнд хэрэггүй болсон учраас. Чи баталгаа хөөцөлтөхөөр төрөөгүй. Чи өөрийгөө хүндэтгэж алхахаар төрсөн хүн. Чи сэтгэгдэл төрүүлэх гэж хичээхээ болох үед, өөрийгөө хэн болж байгаагаа анзаарч эхлэх үед чи мартагдашгүй эмэгтэй болдог юм. Чамайг хэн нэгнээр амархан сольж болдогт биш. Харин чи өөрийгөө үн цэнгүй хямд гэж бодхоо болсонд л асуудлын гол нь юм. Чи өөр хүн болсон. Чи дахин төрсөн. Одоо хиймлэр дуурайх боломжгүй өөрийн гэсэн дотоод өсөлт рүү орж байна. Сөрөг, хий хоосон, үр дүнгүй харилцаанд дахиж өөрийн энерги өгөхгүй, өрсөлдөхгүй, хүлээхгүй. Энэ энерги чимээгүйгээр, хүчтэйгээр жинхэнэ утгаараа чамайг өөрчлөх болно. Нэг л өдөр тэр эцэст нь юуг алдснаа ойлгох үед тэр чиний гадаа төрхийг санахгүй. Харин өөрийгөө үн цэнтэй байхын тулд түүний араас хөөх шаардлагагүй байсан тэр хувилбарыг чинь л санах болно.
Өөрийн үн цэнийг түүнд батлах гэж цагаа битгий үр. Тэр чам руу ойртож, чамтай холбогдох эрхээ алдсан. Энэ бол үнэн. Ялангуяа чи no contact-ыг эвдэхийг хүсэх тэр өдөр өөрийгөө дахин тайлбарлах, түүнд өөрийгөө хичнээн хайртай байсан бэ гэдгийг харуулах хүсэл төрөх үед энэ үннийг өөртөө дахин сануул. Хэн нэгэн чиний хайрыг дутуу үнэлсэн үед хийж болох хамгийн хүчтэй алхам бол өөрийгөө түүнд үн цэнтэй байсан гэдгээ нотлох гэж оролдохгүй байх явдал. Учир нь чиний үн цэн маргааны сэдэв биш. Энэ бол наймаалцдаг, маргадаг, CV шиг барьж очиод батлуулчихдаг зүйл биш. Чи би хангалттай байсан гэдгээ нотолж эхэлсэн тэр мөчөд өөрийн үн цэнийг аль хэдийн буруу хүний гарт өгчихсөн байдаг. Тэр чамаас холдсон чи үн цэнгүй байсан учраас биш. Энэ бол чиний буруу биш. Энэ бол чиний үүрэх ёстой ачаач биш. Магадгүй тэр чамаас салж яваагүй байж болно. Магадгүй тэр чиний амьдралд үлдсэн ч сэтгэл зүрхээр аль хэдийн чамаас явчихсан байж болно. Драма тоглож, чамааг эргэлзээнд байлгаж, чиний хувьд хэн бэ гэдгийг өөрөөсөө асуухад хүргэсэн байж болно. Энэ бол мөн л орхиж явсан өөр нэг хэлбэр юм. Асуудлын гол нь чи түүнийг хайрлсан явдал биш. Асуудлын гол нь чи өөрийгөө хинбэ гэдэг үнэлэмжээ тэр чамд хэрхэн хандаж буй хандлагаар хэмжих болсонд л байгаа юм. Яг үүнийг л одоо бид тайлж эхэлж байна. Үүнийг тэр намайг голсон гэж бүүхар. Харин чамайг хангалттай хайрлаж, тэрвэрч чадаагүй хүнээс чи чөлөөлөгдсөн юм. Айжмар чамайг дотроос ч идэж дуусгах байсан нөхцөл байдлаас чи гарч байгаа юм. Заримдаа хаягдсан, гологдсон мэт санагдсан зүйл нь үнэндээ хамгаалалт байдаг. Гэхдээ бид үүнийг хожим нь л ойлгодог. Тэгээд эцэст нь ойлгох үед чи алдаандаа гашуутхаа болж сургамж байсныг ухаардаг. Гэхдээ энэ ойлголт яг одооноос эхлэх ёстой. Чамайг алдаж үгүйсгсэн хүн нь чи биш, харин тэр хүн юм. Учир нь үнэн ч сайхан сэтгэлтэй, үлдэж чаддаг, уучлж чаддаг, чин сэтгэлээсээ хайрладаг эмэгтэйгээс холдож байгаа хүн бол сул дорой нэгнээс зүгтэж байгаа хэрэг биш. Тэр хүн хүчтэй эмэгтэйгээс зүгтэж байгаа юм. Тэгээд тэр хүчтэй эмэгтэйг хүлээн авах чадамжгүй байсан л гэсэн үг юм. Тэгэхээр одоо чи яах вэ? Чамааг үнэлдэггүй хүнд өөрийн байр сууриа батлах гэж дахин тэмцэхээ боль. Чамааг хайрладаггүй хүнд өөрийгөө тааруулах гэж цуцшгүй зориулж байсан бүх энерги одоо өөрийгөө илүү тод харахад ашигла. Одоо чиний зорилго бол тэр чамааг алдсандаа гимшгэд хүргэх биш. Энэ бол анхаарал сарниулах зүйл. Жинхэнэ зорилго бол тэр гимшсэн ч гимшээгүй ч чамд хамаагүй болж өөрийгөө хэн болох үзэлдээ бат суйртай болох тэр төвшөнд хүрэх юм. Учир нь гэмшил алдсан итгэлийг засахгүй, алдагдсан цагийг буцаахгүй, хамгийн гол нь хэн нэгэн чамааг яг өөрийнхөө чинь байхад хүлээн аваагүй гэдгийг гэмшил өөрчлөхгүй. Энэ бол тэрний сонгосон зам. Чинийх биш. Чи одоо ямар нэгэн юм нотлох гэж гарч ирэхгүй. Чи аль хэдийн гарч ирсэн. Чи өөрийнхөө хамгийн сайныг түүнд өгсөн. Хэн нэгэн чиний хичээл зүтгэлийг үнэлээгүй байлаа гэд чиний үн цэн алдагдсан гэсэн үг огт биш. Энд авах ёстой сургамж бол хүйтэн хүн болох, эсвэл ирээдүйд дахиж хинт ч итгэхээ болно гэсэн үг биш. Жинхэнэ сургамж нь нотлохоо болох, өөрийгөө хамгаалж эхлэх. Өөрийнхөө амар тайван байдал, энерги, зарчим, стандартаа хамгаал. Одоо чи өөрийгөө хүлээн зөвшөөрч амьдралаа өөрчлөх цаг болсон байна. Чи анхнаасаа л хангалттай эмэгтэй байсан. Тийм учраас өөрийгөө батлан харуулж итгүүлэх шаардлагагүй хүмүүст чи цагаа үрхээ болно. Зөвхөн тэр хүнч биш, бүх хүнд. Чи хайр гуйхгүй, хүндлэл олж авахын тулд шалгалт өгөхгүй, өөрийн үн цэнийг зориулж байхад чамайг таньж чадаагүй хүний араас чи хөөцөлдөхгүй. Чи чимээгүй, зоригтой, толгой цэх, шархалсан зүрхээ эдгэрч буй байдалтайгаар урагшлана. Учир нь алдаж хохирсон нь чи биш, сурсан нь чи юм. Одоо чи ямар нэгэн зүйлийг дахин нотлохоо болсон. Чи өөрийгөө хэн гэдгээ, юуг өгч чаддгаа, юуг дахин хизээж хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэддэг болсон. Энэ л өөрийн хүчийг буцаан авах гэж юу болохыг харуулж байгаа юм. Тэгээд нэгэн тийм төвшөнд хүрэхэд чи түүнээр өөрийгөө нотлуулах шаардлагагүй. Чи өөрөө харж байна. Энэ л хангалттай. Ингээд чи нэг л өдөр анхаарлаа буруу газар руу чиглүүлж байснаа ойлгоно. Чи бусдын дутагдлыг засах гэж, эсвэл тэд хизээ нэгэн цагт өөрчлөгдөнө гэж хит их найдаж явжээ гэдгээ ухаарна. Тэр мөчөөс бүх зүйл өөрчлөгдөж эхэлдэг.
Үнэн гэвэл энэ нь хизээж түүний тухай байгаагүй. Түүнийг буцааж авах, түүний зөвшөөрлийг авах, өөрийгөө тэр нэг хүн гэж батлах тухайч биш. Анхаарал эхнээсээ л чам дээр байх ёстой байсан. Зөвхөн чи бусдаас юу авах ёстой вэ гэдгээр биш. Чи өөртөө юу өгөх ёстой вэ гэдэг юм. Чиний амьдрал, хайр, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь хэн нэгний оролцооноос хамаарахгүй. Энэ бүхэн чи өөрийгөө хайрлаж, өөрийгөө хүндэлж, түүн дээрээ бат зогсож чаддаг хэсгээс бүрэн хамаарна. Үүнийг жинхэнэ утгаар нь ойлгож эхлэх мөчид тоглоомын дүрм бүрэн өөрчлөгддөг. Учир нь асуудал тэр чамайг санаж байгаа болов уу, чамтай буцаж нийлхийг хүсэж байгаа болов уу гэдэг огт биш. Асуудал нь чи өөрийнхөө төлөө амьдрч эхэлсэн үү? Эсвэл хэн нэгэн чиний үн цэнийг батлах болов уу гэсэн найдварын төлөө амьдрсаар байна уу гэдэгт л байгаа юм. Бидний ихэнх нь амьдралынхаа нэг үед өөрийгөө хэн байснаа мартах хэмжээнд хүрч өөр хүнд хит ихийг өгч өөрийгөө бүрэн алдсан байдаг. Харилцааны дотор чи төөрдөг. Түүний сэтгэл хөдлөл, хэрэгцээ, зан авирт амьдралаа өөрийгөө тааруулж эхэлдэг. Тэгээд би дахиад жаахан өгчихвөл, би арай илүү түүнийг хайрлвал, би өмнөхөөсөө илүү сайн байж чадвал эцэст нь тэр хүн чиний юу золиослсныг ойлгоно гэж чи итгэж найдсаар байдаг. Гэхдээ энд хатууч гэсэн үнэн бий. Чи өөр хүнийг өөрийнхөө үн цэний хэмжүүр болгож болохгүй. Хайр гэдэг шаардлага биш. Хүслээрээ, ая зөнгөөрөө ирдэг юм. Харин чи өөрөө өөрийнхөө үн цэнийг таньж чадна. Тэр ухамсар бий болж анхаарал чинь дотгошоо шилжих мөчөөс чи тэр бүхнээс ангижирч эхэлдэг. Анхаарлаа өөртөө шилжүүлэх гэдэг нь би түүнийг хизээж тоож байгаагүй, сайн сайхан дурсамжийг санахгүй байна гэж дүр эсгэх тухай биш. Харин чи аль хэдийн өөрийн чадах бүхнийг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрөх, одоо өөртөө өгөх цаг болсон гэдгийг ойлгох тухай. Чиний энерги, цаг хугацаа, зүрх сэтгэл маш үнэтэй. Үүнийг эрт ойлгох тусам чи сэтгэл зүйн хувьд бэлэн биш хүнийг чиний хичээл зүтгэл, үн цэнийг хизээ нэгэн цагт олж харах болов уу гэж хүлээхээ болно. Тэгээд яг тэр мөчөөс чи өөрийгөө дахин алдах биш, өөртөө эргэн ирдэг юм. Энэ бол тоглоом тоглох, далд хорсол гаргах тухай биш. Энэ бол чамайг жинхэнэ утгаар нь хайрлаагүй хүнд цаашид хүлээлт тавихаа болж өөрийгөө хүндлэх тухай. Чиний өгч байсан хайр чинийх, чиний зарцуулж байсан энерги чинийх. Одоо энерги тэднийг тижээхэд бус, өөрийгөө босгоход чиглүүлэх цаг. Хүн өөртөө анхаарлаа төвлөрүүлэхэд асар их өөрчлөлт ирдэг. Чи өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулж биш, өөрийгөө байгаагаар нь хангалттай гэдгээ харж эхэлдэг. Чиний үн цэн, үүнийг олж харах чадваргүй хүнээр хэмжигдэх ёсгүй. Чиний аз жаргал, түүний үйлдэл, эсвэл түүний хайр халамжаас шалтгааллах албагүй. Чиний баяр баясгалан тэр чамайг сонгож байна уу, үгүй юу гэдгээс шалтгааллах ёсгүй. Түүн дээр төвлөрөхөө болох үед чи өөрийгөө ямар их хайснаа, орхисноо харж эхэлдэг. Чиний байх ёсгүй хоосон орон зайг чи нөхөх гэж хичээж явжээ гэдгээ ойлгоно. Чи өөр хүний хайрлах чадамжинд нийцэх гэж өөрийнхөө хэрэгцээ, хүсэл мөрөөдлүүдийг хойш тавьсаар ирсэн. Гэхдээ анхаарлаа өөр дээрээ төвлөрүүлэх мөчид чи амьдрал, амар тайван, хайр гэдэг нь хэн нэгний зөвшөөрөлгүйгээр өөрөө бүтээж болдгийг харах болно. Энэ шилжилт хийгдэх мөчөөс чи амьдралаа дахин өнгөтөөр харж эхэлдэг юм. Чи хаягдана гэсэн айцаас, хүлээн зөвшөөрөгдөх гэсэн цөхрлөөс биш, өөртөө итгэлтэйгээр шийдвэр гаргаж эхэлнэ. Чи өөрийгөө хангалттай юу гэж эргэлцэхээ болоход өмнө нь хизээч байгаагүйгээр өөртөө итгэлтэй, өөрийнхөө төлөө зогсож, өөрийгөө хүлээн зөвшөөрж эхэлнэ гэсэн санаа. Чиний үн цэнийг харахыг хүсэхгүй хүнээс өчүүхэн төдий хайр гуйж өөрийгөө золиослохоо болно. Тэгээд яг энэ үед өөрчлөлтийг мэдэрч эхэлдэг. Чи түүнд гэмшил төрүүлэх гэж энэ бүхнийг хийж байгаадаа биш. Харин чиний энерги өөрлөгөө шилжсэн учраас юм. Чи урд нь хэвийн мэд хүлээж авдаг байсан эрүүл бус хандлагад одоо хариу үйлдэл үзүүлэхээ болсон. Хин нэгэн чиний үн цэнийг тодорхойлох эрхтэй гэдэг ойлголтоос чи аль хэдийн гарсан. Түүнийг хүлээхээ болох мөчөөс л чи амьдралаа өөрийнхөөрөө дахин тодорхойлж эхэлдэг. Энэ шилжилт мартагдшгүй. Энэ бол гайхуулж тайлбарлах шаардлагатай хүч биш. Энэ хүч чамтай хамт байгаа юм.
Өөртөө төвлөрч, өөрийгөө хайрлаж, өөрийгөө хүндэлсэн байр сууриас амьдрч эхлэхэд чи соронзон мэт болдог. Хүмүүс чамайг өөрийгөө яаж авч явж байгааг хайрлуулах гэж бусдыг царайчлахаа больсныг, чиний амар тайван дотроосоо яаж цацарч байгааг анзаарч эхэлдэг. Тэгээд яг тэр үед чи мартагдашгүй эмэгтэй болдог юм. Хин нэгний төлөө хичээж байсан тэр хүн учраас биш. Харин чи өөрийгөө хайрлаж, өөрийгөө олсон учраас юм. Энэ бүхнийг эргцүүлэн бодож нэг зүйлийг санаж яваарай. Чиний үн цэнийг хэн нэгэн олж харах чадваргүй байна гэдгээр чи тодорхойлогдохгүй. Чи баталгаа хөөцөлдөх, өөрийн үн цэнийг нотлохын тулд амьдраагүй. Хамгийн агуу өөрчлөлт гаднаас биш дотроос л эхэлдэг юм. Өөрийгөө дахин сонгож сурахад л жинхэнэ хүч бий болдог. Өөрийгөө ойлгож, өөр дээрээ төвлөрөх үед дотоод хүч, жинхэнэ үн цэн чинь илэрч эхэлдэг. Чиний хүчийг чамд хэн нэгэн сануулгах шаардлагагүй. Чи угаасаа л хүчтэй. Заримдаа хийх ёстой цорын ганц зүйл бол энерги өөрлөгөө чиглүүлэх явдал юм. Хүлээхээ болох. Ямар нэгэн зүйлийг нотлох гэж хичээхээ болох. Жинхэнэ glow up гэдэг нь бусдын нүдэнд хэрхэн харагдаж байгаагаар хэмжигддэг зүйл биш. Өөрийн хүчээр урагшилж, өөрийн үннийг таньж мэдээд, хэн гэдгээ ойлгож, өөртөө итгэлтэйгээр урагшлахыг glow up гэдэг юм. Тиймээс энэ мөчийг чи амьдралынхаа удирдлагыг гартаа авах шийдвэрийн мөч болго. Амар тайван, баяр баясгалан, өсөлт дэвшлээ сонгосон тэр мөч болго. Эргэж бүү хар. Урагшаа алах. Өөрийнхөө гэрэл дотор эргэлзэлгүй алхах үед чи бусдын дурсамжнаас арчигдах нэгэн байхаа больдог. Өөрийгөө олсон хүн хизээж мартагддаггүй юм.